Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкром эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн сэтгэл зүйн трейлер нууцлаг кинонуудад дуртай юу? Тэгвэл яг одоо бүгд гарч байгаа ойр дуу киног заавал үзээрэй. Эргэл тесрэлтээр дүрэн энэхүү гайхалтай бүтээлийг цаг алдалгүй вүүгээс аль бие усны эрхтэйгээр 7 хоног болгон шинэ ангийг нь хүлээн авч үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг доор тайлбар хэсэгт оруулсан байгаа. Ингээд бүгдээрээ бичлэгтээ орцгоё. Өнөөдрийн ярих хэрэг маань 2024 онд Испанд гарсан. Саяхнаас шинэ мэдээллүүд араасаа гарч ирж Испани төдийгүй Америкийн хэвлэл мэдээллээр бөөн шууган тариад байгаа юм байна. Энэ бол алдартай загварын брэнд болох Mango-гийн үүсгэн байгуулагчийн үхлийн тухай түүх байгаа. 2024 оны 12 сарын 14-ний өвлийн нэгэн өдөр 70 настай энд өөрийн 43 настай хүү Джонатантайгаа хамт ууланд талхажээ. Испаний Каталон мужид Монсеррат гэх уул идэг. Цэлгэр уудам харагдцтай олон янзын хад цохио осолсон үзэсгэлэнтэй уул. Эцэг хоёр тентхийн аяллаа жим болох Лей Спейсээр алхаж идэл өдрийн 12 цаг хагасын орчинд төсөөлөөг үзүүлжээ. Эцэг Исаак нь хөл алдаж унаад 100 м орчмын өндөр хавцлаас өнхөрч унсан байна. Хүүн тэр дороо цагдаад мэдэгдэж нисдэг тэрэг болон аврагчид ирсэн ч Исаак хэргийн газар дээр амьсгал хураасан байдалтай болсон. Үхлийн шалтгаан нь олон эрхтний гэмтэл хавцлаас доошоо унахдаа бүх яс нь бятарсан bijээ. Цагдаагийнхаа анх хэргийг золгүй хосол гэж дүгнсэн. Учир нь хамт явж исэн хүн цорын ганц гэрчээсэн бөгөөд аав зураг дарах гачаад хавцлаас унсан гэж мэдүүлсэн байна. Тэрээр би хэдэн метрийн урд талхаж исэн болохоор аавыг унжаахыг нүдэрээ хараагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг дээр үндэслэн хөл алдаж унаад амиа алдсан гэж хэргийг хаах чийдэл мөрдөн байцаалтын явцад энэ нь осол биш. Хүн амны хэрэг байж магадгүй гэх нотлох баримтууд араасаа гарч эхэлсэн. Бүгдээрээ эхлээд амиа алдсан Исаак Эндикийн талаар ярилцээ. Тэрээр 1953 оны 10 сард төрсөн Турк гаралтай. Хожим нь Испани руу цагаажилж өөд болох хүртлээр Каталоны Барселона хотод амьдарчээ. Мөн бидний сайн мэдэх хувцсны брэнд Mango үүсгэн байгуулагч юм байна. Ах トゥ гуруулаа нийлж анх байгуулсан гэдэг. Исаак Филиппинд аялж байхдаа анх удаа Mango гэдэг жимсийг идэж үзээд амтанд таалагдаж яг л Диважингийн жимс шиг санагдсан гин. Ингээд дараа нь өөрийнхөө брендийг байгуулахдаа Mango гэдэг нэрийг өгсөн. 2025 оны байдлаар дэлхийн нийт 120 оронд 2925 салбар дэлгүүртэй. Одоо ч тасралтгүй хөгжиж байгаа брэнд юм байна. Тэгэхээр Исаак асар баян хүн гэсэн үг. Тэрээр 2010 онд Испанд хамгийн их хөрөнгөтэйгөөрөө 2-т ордог байсан. Тиймээс Исаакийг Каталоны хамгийн баян хүн гэдгээр нь иргэд мэддэг байсан. Исаак салсан эхнэрээсээ гарсан нийт 3 хүүхэдтэй. Тэд бүгдээрээ Mango компани удирдлагад оролцож хувьцаа эзэмшдэг. Бага охин бол 27 настай Сара нь загварын бизнес болон нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдэд оролцдог байсан бол том охин 40 настай Жуд нь компани доктортой хөгжил болон хөрөнгийн менежментийн тал дээр ажилладаг байсан. Харин айлын том хүү Джонатан аавынхаа аль бие усны өв залгамжлагч байлаа. 2005 онд Джонатаныг 24 настай байхад Mango компанид оруулж Mango Men хэмээх эрэгтэй хувцсны брендийг зах зээлд гаргаж ерөнхий захирлаар нь ажиллажээ. Тэр ууган хүү бөгөөд хамгийн том нь байсан учраас компани ажилчид түүнийг Джонатан л өв залгамжлагч болно гэж боддог байсан бүгдээрээ. Улмаар Mango компани тузын дарга хүртэл дэвшиж явсан. Ингээд 1994 оноос эхлэн аав нь тэтгэвртэй гарах бэлтгэлээ хийж удирдлагын эрх мэдлийг баг багаар хүүдээ шилжүүлж исэн. Гэвч 2014-15 онд Джонатан компани удирдлагыг авснаас хойш ашиг орлого эрс муудаж асар их алдагдал хүлээх болсноор Исаак Джонатанд нэр төдий дэд дарга гэх тушаалыг үлдээсэн ч бодит эрх мэдлийг нь аав нь буцаагаад авжээ. Энэ явдлаас болоод аав хүү хоёрын харилцаа эрс муудсан. Бүр компани ажилчдын дунд Джонатан нэрийн уцтай л болохоос ш ажилласаа бүр мөсөн халагдсан гэх яриа гарч ирсэн байна. Түүнээс хойш 6 жил өнгөрсөн ч Исаак компани удирцаар байсан бөгөөд хүүдээ удирдлагын эрх мэдлийг шилжүүлж өгөх ямар ч бодолгүй байсан. Эцэст нь 2020 онд Исаак маш том шийдвэр гаргаж мэдэгдэл хийсэн. Тэрээр цаашдаа манай компани гэр бүлийн бизнес хэвээр байх боловч үйл ажиллагааг нь мэргэжлийн удирдах баг удирдах болно. Өмчлөх эрх болон толгой компанийн хувьцааг гэр бүлээрээ эзэмших ч гэсэн удирдлагыг нь мэргэжилтнүүд хийнэ гэжээ. Ингээд 2020 онд санхүү эрхэлсэн захирал Тони тузын дарга болж Mango компани 5% хувьцааг бэлгэнд авсан байна. Mango компани нь гэр бүлийн 100% хувьцаатай байсан бөгөөд Тони тэр гэр бүлийн гишүүн биш мөртлөө цорын ганц хувьцаа авсан үнэн болсон. Энэ нь Исаак Тонид ямар их итгэдэг байсныг харуулдаг. Энэ үед хүү Джонатаныхон дотор буцалж минийхээс өндөр тушаалыг огт танихгүй хүнд өглөө гэж аавдаа өс санж эхэлсэн байна. Гэсэн хэдийштэй харилцаагаа ямар нэгэн байдлаар засахын тулд сэтгэл засалч дээр очдог байсан. Барселонагийн дээд зындааныхан зөвлөгөө өгдөг Эни гэх эмэгтэй байдаг гинэ. Аав хоёр яг ямар хуваараар Энигээс зөвлөгөө авдаг байсныг мэдэхгүй ч Эни Джонатантай тусдаа
Исаактай тусдаа уулздаг байсан. Гэвч Жонатан Энни гэх эмэгтэйг яаж өөрийнхөө талд оруулсныг мэдэхгүй ч нэг өдөр Энни Исаакт та хүүгийнхээ сэтгэлийг маш их шархлуулсан байна. Ялангуяа олон хүний нүдэн дээр компани удирдлагаас холдуулсан нь хүүгийн тань нэр хүндийг унгаасан. Шийдэх арга нь маш амархан. Хүүдээ өв хөрөнгийг нь арай ирж хилжүүлээд өгчих юм бол сэтгэл нь зөвлөрөх байх. Миний эргэн тойронд ингэж өв хөрөнгийг нь ирж хилжүүлснээр эцэг хүүгийн харилцаа сайжирсан тохиолдол маш их байдаг. Тэтгэвртэй гараа завгүй авах хугацаанд энэ их хөрөнгөө та өөрөө өөртөө хадгалаад ах юм бол стрессгээс өөр зүйл ирэхгүй. Хүүтэйгээ муудалцгой оронд амьд зэрүүндээ учраа холсон дээрээ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол амьдрах нас тийм удаа үлдээгүй гэж зүгээр хүүдээ хөрөнгөө өгөөд амар тайван аз жаргалтай амьдраа гэж хэлсэн гэсэн үг. Гэвч Исаак тэгж чадаагүй. Түнд ботсон юм байсан. Хүү охтууд нь аль хэдийнэ их хэмжээний хувьцаа авсан өндөр албан тушаалтай өндөр цалинтай хүмүүс. Тухайн үед Исаак асар их мөнгөөр нийгмийн эмзэг бүлгийн зориулсан сан байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс одоо өв хөрөнгөө шилжүүлэх нь буруу. Миний хүү арай л шунаад байна да гэж бодож явах яг энэ үед Жонатан аавынхаа сан байгуулахчаа төлөвлөгөөг олж мэдээд галзуурах шахсан. Ингээд хэрэгцээгүй зүйлд хамаг мөнгөө өвөрлөө гэж эсэргүүцсэн байна. Мэдээж Жонатаны хувьд тэр их мөнгөөр сан байгуулчих юм бол өөрт нь ирэх өв хөрөнгийн хэмжээ багасна гэж санаа зовсон байх. Энэ явдлаас хойш тэдний харилцаа бүрч дорджээ. Тэгжээд л 2024 оны 12 сарын 12-ны өдөр осол болохоос 2 хоногийн өмнө Жонатан аав руугаа төрүүлж холбогдоод Монсрет ууланд алах уу бодоод байхад таны сан байгуулах ажил чинь зөв санаа юм шиг байна. Би эдийг компани удирдах чадаагүй ч гэсэн таны сан байгуулах ажил чинь тусалж чадах юм шиг байна. Хоёулаа уулзаад ярилцъя гэсэн. Ингээд Жонатан төрүүлж эвлэрэх санал тавьж аавыгаа уул руу дуудсан байна. Хүн өөрөө ийм санал тавихыг харсан аав нь миний хүү жуг нь муу хүүхэд биштэй гэж бодоод бүх ажлаа хойшлуулад хүүтэйгээ уулзахаар явсан. Тэдний зорьсон Монсрет уул нь Барселона хотын ойролцоо машинаар 1 цаг орчим явах зайд байрладаг. Тийм ч өндөр биш. Исаак Жонатан хоёрын сонгосон зам бол Les Paces. Ойролцоогоор 5.5 км-ийн урттай, дунд зэргийн хүндрэлтэй, онцгой, аюултай зүйлгүй зам юм байна. Газрын зургийг нь харуул иймэрхүү бүтцтэй. Энд зогсоол байгаа бөгөөд машинаа тавиад цаашаа шатаар алхаж гарна. Шатаар 100 орчим метр яваад агуу гарч ирсний дараа аяллаа жим эхэлдэг. Үүнээс цаашаа уулын орой руу чиглээд өгсөд ах юм бол Монсрет хийд гарч ирд юм байна. Энэ хийд хүртэл алхах нь маршрутын гол зорилго. Хаднууд нь нэлээд сүрдмээр хавцал ангал ихтэй болохоор алхахад аюултай эсгүүд ч байгаа. Зарим хэсгийн шорон, зарим нь чулуун зам байдаг. Исаак яг энэ зогсоол дээр машинаа тавиад цаашаа агуур орж агуу гүдсэн хэсгийг нь мэдгүй ч яг энэ аяллаа зам эхлэх цэг дээрээс доош унсан. Эндхийн зам маш нарийн өв сургамлаар бүрхэгдсэн бөгөөд ганцхан алхам буруу гიშгэд замын хажуу руу орох боломжтой. Тэр налуу нь ердөө 4 м орчим байдаг. Хэрвээ энэ талтарлаа гэхэд өвс юм уу чулуунаас зуурж авсан бол Исаак амьд үлдэх боломжтой байсан. Гэвч Исаак үүнээс доошоо 98 м-ийн ангал руу унсан. Исаак эдгээр 71 настай байсан ч эрүүл чирэг, хувийн дасгалжуулагчтай, спортод дуртай, бас ууланд алхах дуртай болохоор тусдаа дасгалжуулагчтай байсан. Тэгвэл ийм ууланд гарсан өмөртлөө яагаад хөл алдаж унсан юм бол? Тэгээд яагаад яг доороо хавцалтай ямар ч мод ургамалгүй хэсэгт таарч унсан юм бол? Энэ бүс нутгийн Каталоны Мосос цагдаагийн газар мөрдөн байцаалт явуулж эхлэхдээ хамгийн түрүүнд хүү Жонатанаас нь мэдүүлэг авсан байна. Учир нь Жонатан цорын ганц гэрчээсэн. Цагдаа түүнээс аав чинь яг яаж хавцал руу өнхөрч унсан бэ гэж асуухад аав зураг авч би төрүүлээд алхаж байсан. Аав миний ард хэдэн метрийн зайд явж байхад гинэд чулуун нурж унах пижгэнсэн чимээ гарсан. Эргээд харахад аав уулын уруу руу унжээсэн гээд Исаакийг зураг дарахчаад санамсаргүй байдлаар хөл алдаж унсан гэж мэдүүлсэн. Гэвч Исаакийн гар утас түүний халааснаас олдсон бөгөөд утсан дотор нь ууланд ахуулсан ганц ч зураг байгаагүй. Хэрвээ үнэхээр зураг дарахчаад анхаарал нь сарнсан бол утсан дээр нь дарсан зураг нь байх ёстой. Эсвэл зураг авч байхдаа утсаа газар унаах байсан. Бас нэг сэжигтэй зүйл нь хэрвээ та нарын авах хавцлаас яг ингэж өнхөрсөн бол хамгийн түрүүнд юу хийх гэсэн бэ? Шууд түргэн тусламж дуудаж цагдаа руу залгах байх. Осол 12 сарын 14-ний өдрийн 12 цаг 28 минутанд гарсан гэж тогтоогдсон. Гэвч үүнээс 4 минут 34 секундын дараа Жонатан аавынхаа хамтран амьдрагч болох Стефани руу залгсан байна. Үүний дараа 12 цаг 36 минутанд 112 руу дуудлага хийсэн бөгөөд холболт болохгүй байсан учраас 13 секундын дараа дахиад залгсан байна. Өөрөөр хэлэх юм бол аав нь унснаас хойш бүхэл бүтэн 6 минутын дараа цагдаа руу залгасан гэсэн үг. Мэдээж хэтэрхий их сандарсандаа цагдаагаас илүү гэр бүлийнхэн рүүгээ залгасан байж болох ч гэсэн мөрдөх багийнхан дуудлага хийсэн хугацаанд сэжигтэй санагдаж Жонатанаас Монсрет ууланд ойр ойрхон ирдгүү гэж асуухад үгүй хагас сарын өмнө нэг удаа иржсэн гэдэгч энэ нь худлаа байсан. Цагдаагийнхан шалгаж үзэхэд Жонатан ганцхан удаа биш бүр 3 удаа Монсрет уулын Les Paces маршрутаар ирж утсан байжээ. Аавтайгаа ирснийг нь нийлүүлвэл нийт 4 удаа.
Үүнийг яаж мэдсэн бэ гэвэл түүний гар утасны байршил мөн GPS-ээр ажилдаг өөр нэг аппликейшны дата мэдээллээр олж тогтоосон. Жонатан 12 сарын 7, 8, 10-ны өдрүүдэд болон 12-ны өдргээд 6 хоногийн дотор нийт 4 удаа ирсэн. Мөн амь үрэгдсэн Исаак хувийн хамгаалагчтай хүн байсан. 24 цагийн турш зэвсгэлсэн 2 хамгаалагч түүнийг дагаж явдаг байсан ч Жонатан хамгаалагчдад даавтайгаа хоёулахна цагийг өнгөрөөх тул уулын аялалд бити дагаж яваарай гэд ирэхгүй байхыг хүссэн байна. Исаак ч үүнийг зөвшөөрсөн болохоор 2 хамгаалагч тэр өдөр байгаагүй. Юутай ч эдгээр бүх нөхцөл байдал Жонатаныг буруутай гэдгийг харуулдагч шүүх шинжилгээний задлан шинжилгээний үр дүнг харуул маргаантай зүйл байгаа. Хамгийн түрүүнд бүх биеийн бэрхшээл тэмтэл баруун тал руу төвлөрсөн байв. Мөн доороос дээш чиглэсэн яг л гулсуураар гулсахад үүссэн юм шиг шархнууд байсан бөгөөд энэ нь хөл алдаж унах үед үүсдэг ердийн сорив шарах гэж үзжээ. Хэрвээ хэн нэгэн араас нь ингэж түлхсэн бол толгоогоороо эхэлж өнхөрдөг гинэ. Гэвч Исаакийн гарын алгыг харуул ямар ч шарах сорив байгаагүй. Хэрвээ хүн альтарч унах юм бол өөрийгөө хамгаалахын тулд ямар ч хамаагүй юмнаас зуурч чангааж бацдсан мэн. Өвс ургамал шороо чамаагүй самардаж үлддэгч Исаакийн гарын алга цэв цэвэрхэн байхаас гадна хөл алдаж унах үед ууц нуруу их гэмтдэгч Исаакийн ууц нуруунд гэмтэл байгаагүй. Тийм учраас задлан шинжилгээгээр энэ нь золгүй явдал эсвэл хэн нэгэн араас нь түлхэж алсан эерэг гэсэн аль нэг талын тодорхой дүгнэлтэнд хүрч чадаагүй. Учир нь хоёр нөхцөл байдлын аль альныхын шинж тэмдэг цогцсонд үлдсэн байв. Мөн мөрдөн байцаах багийнхан маш нарийн хөлийн мөр болсон бөгөөд энэ нь Исаакийнх. Зүгээр нэг хөл алдаж гიშгэд үүсэх мөр биш. Харин нэг байрандаа хид хідэн удаа хүчтэй гიშгэж тийрх үед ийм мөр гардаг гинэ. Мөрдөн байцаах багийнхны таамаглалснаар Исаак зүгээр нэг хөл алдсан биш. Харин хэн нэгэнтэй барьцалдаж маргалдаад тэмцэлдэх үедээ доошоо унахгүй гэсэндээ газар руу хамаг хүчээрээ тулж эсэргүүцсэн байж магадгүй гэж үзсэн. Мэдээж зөвхөн ийм мөрөөр хүүн аавыгаа түлхсэн гэж үзэж болохгүй. 2025 оны 1 сард цагдаагийнхан хэргийг санамсаргүй осол гэж дүгнээд хаасан. Ингэснээр Жонатан болон түүний хоёр дүү өв өрөнгөө залгамжилж эхэлжээ. Исаакийн өрөнгө асар их учраас нэг дор шууд бүгдийг нь авч чадахгүй хувьцааг нь баг багаар цэгцэлж авсан. Тэдний дундаас гэр бүлийн толгой компани болох Фонтано Холдын 3 ах дүү шилжиж Жонатан Манго компанийг удирдах бүрэн эрх мэдлийг гартаа авчээ. Гэвч 2 сарын дараа буюу 2025 оны 3 сард Испаний шүүхээс энэ эргийн мөрдөн байцаалтуу ихсэн гэж үзээд дахин шалгах тушаал гаргажээ. Шалтгаан нь цагдаа нар мөрдөн байцаалтын тайланг дутууд улмыг бичсэн. Хэргийн газрын үзлөг болон гар утасны дата мэдээлэл өөр бусад гэрч байгаасыг нэмэлтээр нягтлах шаардлагатай гэж үзсэндээ тухайн үед цагдаа нар Жонатаныг дахин дуудаж гар утсыг нь авч шалгасан ч дахиад хэргийг санамсаргүй осол гэж дүгнсэн байна. Үүнээс хэдэн сарын дараа буюу 2025 оны 10 сард хэрэг оронгороо иргсэн. Испани улсад хэргийг хариуцсан цагдаа ахаас гадна түүний дээр хэргийг хянах мөрдөн байцаагч шүүгч гэж байдаг. Испанд хэргийг цагдаа болон мөрдөн байцаагч шүүгч хамтран хөтэлдэг бөгөөд манайхаар бол прокурорын үүргийг шүүгчд нь гүйцэтгэдэг гэж хэлж болно. Хэргийг хариуцсан шинэ шүүгч Ракел Ниото Галван хэргийг дахин шалгах тушаал буулгажээ. Энэ үед маш ноцтой шинэ баримт илчлэгдсэн байна. Жонатан өмнөх мөрдөн байцаалтын явцад цагдаа нарт өөрийн гар утсаа хураалгасан нь iPhone 16 загварын утас байсан бөгөөд хэрэг гарах үед барьж исэн утас нь биш. Харин хэрэг гарсны дараа шинээр худалдаж авсан. Дотор нь юу ч байхгүй хоос утас ээжээ. Прокурорын Жонатаноос тухайн үед ууланд барьж исэн утсаа өгөх ёстой байтал яагаад шинэ утас өгж байгаа юм бэ гэж асуухад Эквадор руу аялж явж байхдаа утсаа хайчихсан болохоор шинэ утас авсан гэж хариулдаг. Жонатан 2025 оны 3 сарын 24-нд Эквадор руу яваад 2 оноод 26 оны өдөр эх орондоо буцаж ирсэн. Гэтэл энэ үед шүүхээс Жонатанд хэргийг дахиж шалгана. Цагдаагийн газарт ирж уулз гэсэн. Эквадор Өмнөд Америкт байдаг. Яагаад тийм газар руу ердөө 2 хоногийн хугацаатай яваад ирсэн бол мэдээж бизнес аяллаар явсан байж болох ч гэсэн нөгөө сэтгэл заслын зөвлөх Энийг гэдэг эмэгтэй байсан да. Тэр хүн Эквадороос гаралтай. Тэглээгээд Энийг энэ эрэгтэй шууд холбоотой гих нотлох баримт байхгүй ч тэнд ямар нэгэн хуйлдаа нууц тохироо хийсэн биш үстэй гэсэн хардлага байдаг. Энэхүү мөрдөн байцаалт үргэлжилж явах хугацаанд Жонатан Манго брендийн гол толгой компани Тузын дарга болж өөрийн нөлөөгөө улам бүр өргөжүүлсээрээ 2025 оны 12 сар болж аав нь насураад яг 1 жил болжээ. Тэр үед Жонатан хоёр эмэгтэй дүүгийнхээ хамт олон нийтэд хандсан ил захидал гаргасан байна. Тэр нэг ёсны байр сууриа илэрхийлсэн захидал байсан бөгөөд захидалд манай аав маш их хайр халамжтай дулаахан хүн байсан. Бусдын амжилтанд чин сэтгэлээсээ баярлаж чаддаг. Хичнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ заавал цаг гаргадаг хүн байсан гэсэн захидлаас хойш ердөө 6 сарын дараа буюу 2026 оны 5 сард Жонатан Эндикийг аавынхаа амь насыг хөнөөсөө эрэхт буруутган баривчилжээ.
одоогоор албан ёсоор яллах дүгнэлт гараагүй. Тэрээр баривчлагдсаныхаа дараа 1 сая еврогийн барьцаа мөнгө төлж суллагдсан бөгөөд тэр их мөнгийг 20 минутын дотор гаргаж өгсөн байна. Барьцаагаар суллагдсан ч 7 хоногт 1 удаа шүүхээр очих ёстой бөгөөд гадаад пассвортаа хураалгасан тул улсаасаа гарч явах эрхгүй байгаа. Одоогоор Испаний цагдаагийн газраас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Тэнцгийн хуулийн систем нь Америк шиг бид ийм нотлох баримтаар баривчилж гин гэж зарлдаггүй. Ихэвчлэн нууц мөрдөн байцаалт явуулдаг учраас яг ямар нотлох баримтаар түүнийг баривчилсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албан ёсоор шүүх хурал эхэлж иж л бүх хүний ил болно. Одоогийн байдлаар Джонатан өөрөө болон түүний эмэгтэй дүүнэр ахыгаа ямарч буруугүй гэж хамгаалсаар байгаа. Эндикийн гэр бүлийнхээ хамтарсан мэдээлэл гаргаж өмнөхшгөө цаашид ч мөрдөн байцаалтын ажилд идэвхтэй хамтарч ажиллах болно гэдгээ хэлсэн. Мөн иргэдийн дунд ч Джонатаныг дэмжих хүмүүс байгаа бөгөөд барьцаагаар суллагдаж гарч ирснийхэн дараа Джонатан чамд ямарч буруу байхгүй шүү гэж хориулж бахирсан байдаг. Джонатан аавыгаа нас барснаас хойш 6 сарын дараа Mango Man хувцсны брендийн захирлын суудлаасаа бууж, Mango Man нь үндсэн Mango брэндтэйгээ нэгдэж, тузын дэд даргын суудлаа хэвээр нь хадгалж үлдсэн. Мөн толгой компани удирдлагын эрх мэдлийг гартаа атгасаар байгаа бөгөөд дүүнийхээ хамт үйл хөдлөх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнесээ үргэлжлүүлэн удирдсаар байна. Хэрвээ Джонатан үнэхээр аавыгаа хүнөөсөн нь үнэн бол энэ нь мөнгнөөс болоогүй хаа гэж мэргэжилтнүүд үзсэн. Учир нь тэр өөрөө асар баян. Бас аав нь аль хэдийнэ дал гарчихсан болохоор хөрөнгийг нь авах гэж яраад ах ямар ч шалтгаан байхгүй. Тиймээс өв хөрөнгөөс илүү удирдлагын эрх мэдлийн асуудлаас болж хүүгийнх нь хорсол уур илэн хөдөлсөн байж магадгүй гэж үзсэн. Би залгамжлагчийн суудлаасаа хөөгдөж компани эрх мэдлийг алдчихлаа. Компани доторх миний нөлөөс суларч хүмүүс намайг хүндлэхээ болсон гэх мэдрэмж эсвэл тузын дараа тооныгоо сул нөлөөтэй болсондоо бухимдаж ийм мэрэг үйлцсэн байх гэж сэжгэлж байгаа. Баячууд тодорхой хэмжээний хөрөнгөтэй болоод ирэхээр мөнгөнд санаа зовхоо болдог гинэ. Тэд өөрийн эрх мэдэл нөлөөгөө алдахыг мөнгөө алдахаас илүү хүн дээр тусгаж авдаг бөгөөд үүний төлөө юу ч хийхээс бүтахгүй тохиолдол их байдаг. Дахин хэлэхэд Джонатан одоогоор гин буруутай нь тогтоогдоогүй. Зөвхөн с ิจ гтэй хэвээр байгаа бөгөөд цагдаагийн газраас бид яг ийм баримтаар энэ үнийг баривчилсан гэж зарлаагүй. Тиймээс цаашид хэрэг явдал яаж өрнөхийг хамтдаа харцгаая. Өнөөдрийн маань бичлэгтээ хамтарч ажилласан өвөөгийнхөндөө баярлалаа. Урьд киногоо үзэхээ бити мартаарай. Бичлэг маань таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.